Хагас бүтэн сайндаа ингээ гэрлэн тохион намарчдаг. Хоорондоо зогцоод уулзруудаар руугаа ордог. Энэ бол Дүгэн замын уулзар байна. За бүхэндээ кастл үзүүлье. За энэ болохоор жуулчдын гудамж. Манай монголоор бол Эрдэнэт юм уу да, бараг л Эрдэнэт. Дорнтой. Тэгээ 2023 оны соёлын хотоор шалгарсан. Зүкини, ямар том зүкини вэ? Тэр ингээ city tour явж идэг байгаа байна. Тэр пиццароса гэд бас аюу давгүй пиццатай газар. Хоны уух ус юм уу хаашин яа. Тэгээ саяны вагон ч нэг эндээс хөдөлт юм аа. Гудамжинд хоол идээд гэж идэг. Гудамжинд юм аагаад багуу газар ах шиг шпиц идэхөө. Энд ирсэн хүмүүс бол заавал үзэх хэрэгтэй байх тий кастл. Тэр нь бол хот болгонд нь кастл гэдэг юм лээ. Төвд нь. Тэгээд кастл бол үнэхээр дуртай. Нэгээр алхах маш гоё идэг, маш олон жуулчид явдаг. Яамтай, хоолтой. Тэгээд хаяа концертууд болдог. За ингээд энэ жижигхнийг айгүй их алдартай гинэ. За энэ бол манай хот дээрээсээ ингэж харагдаж байна. Дандаа улаан дээвэртэй байшингууд. Бия. Зүрх хоёроо. Юу, ингэсөө. Хосоо. Ямар юм бэ? Хари. Нөгөө тийхэн ман зан гэдэг амар гоё юм биш. Чулуун. Окей. Энэ хөрхэн зүрхтэй юм шиг юу вэ? Одоо кастл руугаа. Бүрэн кастл нэллээ. Одоо ийшээ ирээд нөгөө Өслийн худаг гэдэг юм байна. Энэ худаг нь анх 1569 онд газрын зураг дээр тэмдэглэгдсэн байдаг. 1767 хүртэл ашиглагдаж байгаад дараа нь уран гарт үрсэн. Дараа нь 1964-65 онд анх удаа хутгийг хуц цэвэрлээд тохоо үед 30 м-ийн хүнд хүрсэн ч доор нь юугаар тодруулах боломжгүй байсан. 2002 онд балтлах хийгээд тэр үед маш их хэмжээний олдвор болцсон. 250 кг зоос цуглуулсан. Хадаас цагаан дуглаг, варны илтерхий, керамик болон шилний илтерхий хамгийн гоё нь 17 м урт гараа хийсэн гинж байсан. Сүмэн юм байлээ. Аюу үзэсгэлэнтэй юм байлээ дотроо. Өслийн удаг маань ингээд хаагдчихжээ төр зур. Сүм рүү орж болт юм болов.
За кастлийнхаа ингээд нэг талаар нь буугаад тийшээ очиж тэр хавцал гэдэг лөө юу гэдэг лээ? Зайс, дуунахаар зайс юм уу? Одоо тиймээ бараг банахаар зайс. Энд мөнхлөө урамлууд маш их ургадаг, байшингаа дагаад. Тэр нь айгүй үзэсгэлэнтэй. Харин зайж байна. Өнөөх кастл чинь тэгээ боод ирсэн. Агаа гүсээр навчсан баг тэр тэн дээр авч. Тийм тэр хаалт дэсгийн тэн дээр гаргаж ирдэг. Энэ болохоор лавандер байна. Айгүй их өнөртөж байна. Жохон царим муутай харагддаг. Ер нь лавандрын талбай малбай. За ингээд манайхаар бол цайсан толгой шиг газар гараад ирсэн байна. Доронтоор бол одоо бунхан толгой юм уу да. Тэр бол нөгөө бурхны биш үү? Эрдэнтээр бол бүхнээ шүү. Энэ доогуур амьдардаг айлууд бол нэлээд бас чинэлэг баян айлууд гэж нутгийн ард иргэдээс сонссон. Ингээ гойр хурсч идэг. Хурх гэдэг л үү? Гойр хаа. Тийм. Манай Веспрем хот нь хаттын маш дуртай оршин суухыг хүсдэг байсан газруудынх нь нэг. Тэгээ одоо болтол City of Queens гэж нэрлэгддэг манай хот. За тэгээд энэ кастлаас гадна маш олон жуулчдыг үзэх газрууд байгаа. Тэгээ дараагийн видеогоор үзүүлэх байх. За одоо кастлаас абууж байна. Та нарт одоо хідэн өнгөрөөг зааж өгье. Сайн үгдийг өнгөрөөр өгдөг бай. Hello гэж хэлэх болно. Hello. See ya гэж хэлдэг нэг хүнд. Хоёр бол түүнээс дэш байх юм бол see ya stop гэж. Олон тоон дээр хэлдэг. Өглөөний мэндийг өгдөг бай. Ёра гялд. Өдрийн мэндийг өгдөг бай. Ёна фод. Сайхан амрагч өгдөг лээ. Ёисакад. Life's been better since you're in it, so it kills me when you don't feel enough. Your heart's the purest I've ever seen, so it kills me when your days are rough.